Түүний төрийн таавахында одоо улс их орныхаа нэрийг олон улсын тавцанд дэлхийн хэмжээнд одоо Монгол хүний нэр хүндийг, Монгол хүний тэсэр төвчээр, Монгол хүний авиас чадварыг дэлхийн нийтэд сурталчилж, их орныхоо нэр хүндийг, Монгол хүний үн цэнийг дэлхийн нийтэд одоо таниулж чадсан эрх мөндөд үндэстэй би бас Монголынхоо нийт ард түмний нэрийн өмнөөс тааваханд баяр хүргэж, ард түмнээ төлөөлж өнөөдөр одоо уулзаж баяр хүргэж байгаа маа. Тэгээ бүгдэнд нь одоо баяр хүргье. Тэгээ өнөөдрийн байдлаар яг энэ physical leisure нэвтрүүлэг бол дэлхийн 46 оронд үзэл дээрээ тэргүүлж байгаа. Тэгээ ялангуяа юм гадаад хэл дээрх контентыг үзэл дээрээ тэргүүлдэг юм шүү. Тийм учраас Монгол маань эхний шатнаас төгсгөлийн шат хүртэл амжилттай явж чадсан нь яг энэ Монгол хүнийг ерөөсөө дэлхийд дахин нөгөө хардаг өнцөг нь арай өөр нэгдэж тэ. Монгол хүн ямар байдгийг, Монгол үндэсний хоол нь ямар байдгийг, Монгол үндэсний өв соёл 93 наад нь ямар байд юм бэ гэдэг юм ойлголтыг авч чадсан гэж бид бүхэн бодож байгаа. Тэгээ ер нь хэцүү шантармаа үед айгүй их байсан бидэрт. Тэр үед бол Монгол улсаа сэтгэл зүрхэндээ бодож нүдэндээ төсөөлж зүтгэсэн л дээ бүгдээрээ. Тэгээ хамгийн гол нь манай монголчууд маань нүүдэлчин өв соёлтой. Бид нар тэмцээнд очиод тэр онгоцны буудлаас зочил буудлаа очих хүртэл ямар хүмүүс баг болсноо мэдээгүй. Буугаал ерөөсөө тэндээ бид нар нэгдэж эвлэлтэн нэгдэж ер нь бүх тактикс юугаа боловсруулж тэмцээнд оролцож эхэлсэн байна. Тэгэхээр ер нь бол бид нараас нүүдэлчин өв соёл манаас их давуу талтай юм байна гэж дотроо их бодсон. Яг тэмцээнд дуусаад тэр нөө лавгач гаргаж тугандаа мөрөгдөн шүү дээ. Тэр үед бид чинь дотроо сэтгэл дотроо ганцаалан бодлоо. Хичнээн бид 3.5 сая ч гэсэн туурах тусгаар уулс гэдэг чинь ямар сайхан юм бэ те. Манай баг хамт толныг хүндэтгэн хүлээж авсан танд маш их баярлалаа. Мөн дэлхийгээр тархан сууршиж байгаа бүх монголчууд одоо бидний дээлийн захыг мушгиж маш сэтгэл догтлолтойгоор энэ тэмцээнийг үзэж байгааг харахад үнэхээр сайхан таатай байна. Монгол хүн гэдэг чинь ийм одоо ирч хүчтэй, ахвал самбаатай дэлхийн аль ч улс орны хүнээс дутгааргүй дэлхийдээ өсөлдөх бүрэн чадвартай, чадамжтай ийм ард түмэн юм байх шүү, ийм үндэстэй юм байх шүү гэдгийг л одоо сая одоо энэ хэдхэн хоногийн шоу нэвтрүүлгээ одоо дэлхийд харууллаа. Хамгийн гол нь бас өөрсдөө бас мэдэрлээ. Тэгээд дүүгээрээ одоо үнэхээр их бахархсан, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлсэн, ард түмэндээ сайхан урам зориг хайрлсан ийм сайхан одоо үйл явдал болсонд би төрийн тэргүүний хувьд одоо чин сэтгэлээсээ баярлж дүнэртээ бас цаг гаргаж заавал уулзъя гэж бодсон юм. Тэгээд ард түмнийхээ нэрийн өмнөөс дүнэртээ дахин одоо баяр хүргэе. Бахархаж байна гэдгийг хэлье. Олон их өндөр амжилт гаргаарай.